Удаан уцаагүй шүү дээ. Ямар гоё. За, Matrix гэдэг үе мөч, нороо, дотрын имлэг гэж сонсон. Тийм, манай тавтай мэрэл. Нөхөр нас хамт ирсэн. Тийм, хамт ирсэн гэрүүлээрээ. Сайн сууж байна. Та сайн сууж байсан уу? Сайн явж ирсэн үү? За, үзэгчтэй мөрөөллийн нэвтрүүлэг Солонгос улсаас нэвтрүүлгээ эхлүүлж байна. Энэ удаагийн дугаар Matrix Hospital гэдэг одоо нуруу үе мөч дотрын имлэгийг зорин ирсэн байгаа. Яагаад монголчууд энэ имлэгийг зорин ирж үйлчлүүлдэг вэ гэдэг ичид гайхамшиг одоо юу гэдгийг энэ имлэгт мэдрэхээр өөрийн биеэр бас бүтэмний шинжилгээний онцлогоонд орохоор ирсэн байгаа. Тэгээд цэцэгтэйгээ уулзаг бас 2 жил гарсан болсон байна. За манай цэцэг бол бас өмнө нь эмнэлэгт ажилладаг байхдаа бас манай мөрөөдлийн нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байсан. За энэ удаад бол одоо яг Сөүл хотын Ганнам гэдэг төв дүүрэгт нь оршдог Matrix эмнэлэгт бас ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр энэ эмнэлгүүдийн гол даваа тал гэхээр өөрийн гэсэн яг энэ мундаг мэрэгсэн орчуулагчтай байх нь хамгийн гол даваа тал шүү дээ, тий. Тийм. Тэгэхээр одоо Matrix эмнэлэг бас яагаад монголчууд зорин ирж үйлчлүүлдэг вэ гэдгийг чи бас тавчхан бас надад тайлбарлаад өгөөч. За баярлалаа. Юуны төрөнд манай эмнэлгийг одоо зорин ирж манай энэ үйлчлэгээ, одоо шинжилгээ, үе мөчөө үзүүлэхээр ирсэн та болон танай гэр бүлийнхэнд баярлалаа. За Солонгос эмнэлэг бол тэр тусмаа энэ манай Matrix эмнэлэг бол үе мөч, нуруу нугасны эмнэлэг, ортопедийн эмнэлэг байгаа. Түнх, мөр, өвдөг, одоо бүхэл үе мөч, нуруу нугас гэдэг мөн диск. За тэгээд шинжилгээ, бүтэмний шинжилгээ гэх одоо явуулдаг. За Солонгост амьдарч байгаа монголчууд болон Монголоос ирж байгаа олон монголчууд ирж одоо үйлчлэгийг авч байна. За би бол ойролцоогоор 3-4 жил ажиллаж байгаа. За жилд бараг л давхардаагүй тоогоор 400-500 гад монголчууд маань ирж бас манайд үйлчлүүлдэг. За нэг үйлчлүүлээ явсан хүмүүс маань дахин ирж бас дахин одоо 2 жилдээ шинжилгээгээ өгөөд ингээд бас явдаг. Байнгын үйлчлүүлэгчнэртэй. Яагаад шинжилгээ гэх хүмүүс өгдөг вэ гэхээр алив төрлийн өвчин эмигийг одоо бүр өнгөрсөн хойно даамжирсан хойно үзүүлэх биш. Эрт дээр нь урьдчилж үзүүлээд ямар нэгэн асуудал байвал баг дээр нэмжлүүлэх юм бол тухайн хүн ирээдүйн цаг хугацаа мөнгө төгрөг бүх юмыг хэмнэн шүү дээ. Тийм учраас олон хүмүүс маань одоо сүүлийн үед шинжилгээ гэх өгөхөөр Солонгосыг зорж ирж байгаа. Яг Монголоос ирж байгаа тэр жилдээ 4-500 гэдэг чинь бол бас бага тоо бол биш байх тоо байна. Тэгэхээр яг тэр донд ирж байгаа өвчтөнгүүд дотор дийлэнх нь одоо ямар өвчтөн хүн зорж ирж байна? За ихэвчлэн өвдөгний үе мөчний бас асуудалтай хүмүүс зөндөө ирж байна л да. Өвдөг. За спортынхан бол мөр бодвол тоглодог тийм. Мөр хөл бөмбөг тоглодог хүмүүс бол одоо сакс тоглодог хүмүүс бол өвдөг нь өвдөж их хэрэгтэй. Тэгэхээр тэдгээр дээрээ одоо өвдөгний нарийн шинжилгээ яг юу нь яатсан байгааг детальчлан одоо үзүүлэхээр Солонгос их зорж ирж байна. Мөн одоо хүүхдүүд нь настай ээжигээ авчирж бас хөлийг нь үзүүлээд одоо энэ ч бүтэн үе солих хаалгаанд бас оруулж байна. Эмэгтэйг танилцъя тий. Бас тэгээ хамтаа шинжилгээндээ орцгоё. Тэгээд та бүхнийгээ би сайхан өдөр орчуулад үйлчлэх болно. За орцгоё. Ганнамын яг л одоо сөүлийн төвл гэсэн үг. Нөгөө манайхны мэддэг нөгөө түндэ мөн гэдэг монголчуудын байдаг газараасаа хэр зайтай юу? Түндэ мөнөөс бол нэг метрогоор 30 минут явна. Таксигаар 20 минут явдаг. Дүүлэх орох юм биш тий. Энэ манай 9 давхар эмнэлэг тэр чигээрээ манай Matrix эмнэлгийн байр хэвтийн эмчлүүлэх тасагтай. За тэгээд энэ бол одоо манай амбулаторийн төв байгаа. Амбулатор дээр төрүүлээд бүгдээрээ бүртгэлээ хийлгэн тэгээд шинжилгээнийхээ одоо тушаалыг аваад хамтдаа шинжилгээнд орцгоно. Яг хашийн төвөний уушсан юм да. Манай хүн чинь анх удаа бас Солонгосын бүтэн биений шинжилгээ өгөх гэж. Оо тийм үү. Ер нь та Монголд бас ингээд эртгэлүүлгийн шинжилгээнд орсон уу? Аюулгүй орж исэн. Маш сайн байна. Солонгос хүмүүс ер нь энэ эртэлрүүлгийн шинжилгээг яаж хийдэг юм бэ? Солонгосч гэсэн ер нь жил болгон 2 жил болгон насныхаа одоо төвшний дагуу усаас өнгөө шинжилгээнд бас их хамрагддаг. Самбаа. Аньясаа нэ. Манайх дээр одоо шинжилгээний 4 төрлийн багц байдаг. Тэр дундаас бол та хоёр маань бүдүүн гэд солон, ходоодны дурамтай, цусны дэлгэрэнгүй шинжилгээтэй. За мөн эхо, ясны сэргэжил гэх мэт маш олон шинжилгээ орсон багцыг сонгосон байгаа. За тэгээ хамгийн түрүүнд энэ чи бүгдээр даралтаа үзүүлчихье. За уушаа шахаа суугаарэ. Даралт маань.
тэр одоо B1 давхар руу очоод цэсний шинжилгээ, шээсний шинжилгээ, хойсны сэргэжилт одоо бүх юмдаа очоод хамгийн сүүлд нь наашаа ирж дурангийн эмчтэйгээ уулзаад тэгээд дурандаа орно. Ганц 2 төрлийн л хариу дараа нь гардаг байхгүй юу? Тэгэхээр тухайн өдөртөө хариу нь гардаг учраас их шуурхан амар байдаг. Хурдан юм биш нөгөө Монголоос зорж ирж байгаа үйлчлүүлэгч нар чинь өглөө эртээ өчөөд хариу нь өдөртөө гарч чаар чинь хариу аваа явчих чинь гэсэн үг. Тийм бараг л цайн цагийн цагаас өмнө бараг л гарна. Тэгэхээр давуу талтай. Тийм ээ. Тэрэнд нь бол хүмүүс их ярьдаг л дээ манай дээр. Тийм ээ. 검사 다녀오시고 있다가 틀리 잊지 마시고 네. 틀리 마시고 Шинжилгээнд яваад ирээрээ байжгаад ингээд түрээд ирээрээ гэж 다녀오세요. 네. Би нэг. За энд бол манай одоо эмнэлгийн Монголоор бичсэн биз дээ тий. давхар бүрийг ингээд орчуулаад тавьчихсан байгаа. Англи монголоор бичсэн. Ягаад гэвэл монгол үйлчлүүлэгч нар маань их ярьдаг. 3 давхар нь битгий эмчлүүлэх, бүхэн сэргээх. За үр санчлагын таслаг гэдэг бүх шинжилгээ хийх юм шүү дээ тий. Тэгэхээр хагалгаа, нуруу нухсны хагалгаа бол нэлээд хийгдэх бахан тий өдөгний үеэс. Зөв. Ялангуяа хагалгаандаа бол их мэрэгсэн эмнэлэг байгаа. Хагалгааны нарийн мэрэгжлийн сөүлийн сургуулийн төгсөгч эмч нарыг одоо профессор эмч нар манайд байдаг. За энд бол манай шээс тусны шинжилгээ явагддаг төв байгаа. За бид нар Монголоос ирээд бас нэлээд хэд хансан. Гэхдээ нөгөө шинжилгээ өгөөд өмнөх өдөр нь бас нөгөө хоолоос хаагаад гүйлгдэг юм уусан. Тэгээд шинэ бараг нойргоо хансан. Анх удаа бас нөгөө бүдүүн гидсний доорн, хотоодны доорнд Монголд орж исэн ч гэсэн нөгөө бүдүүн гидсний доорнд анх удаа орж байгаа. Тэгээд нөгөө гүйлгдэг юм уугаад нөгөө Монголд болохоор арай өөр байсан. Энд болохоор бас нэлээ өөр гүйлгдэг юм уугаад шүнжингээ гүйлгээд бас өглөө хүртэл нэлээд гүйлгэж байгаа. Сандралтай ирсэн. За дараагийн хэлэх зүйл гэхээр бас дорнд ороход нөгөө хумсаа бодолцсон байсан. Тэгээ хумсаа өчтөр нэлээ оройтц тэтгэгээ явж байгаад оройтч арилгуулсан. Тэгээд нөгөө хумсны бодогтой байж болохгүй хадаадны дорнд ороход гэж байна. Энийг би бас анх удаа сонсч байгаа юм. Олон удаа эмнэлгийн нэвтрүүлэг хийж явж исэн ч гэсэндээ энэ хумсны бодогтой байх хэрэгтэй гэдгийг бас цэцгээр тайлбарлуулъя гэж бодож байна цэцгээ. Хумснаас ингээд өнгө болон хумсаар дамжуулж нөгөө зүрхний цохилолт болон хүчил төрөх зэргийг шалгадаг учраас бид нар тэрэн дээр нөгөө тусгай төхөөрөмж жишээ имэж нөгөө юуч авчуулж хийдэг байхгүй юу. Тэр төхөөрөмжөнд сайн одоо мэдээлэл өгөхийн тулд ямар нэгэн зүйлээр энийг бол ингэж гэлээ удаагүй байх хэрэгтэй. Шээсээ дундаас нь аваад ийшээгээ ингэж нугалж байгаад тагийг нь аваад шилжүүлээд иймэрхүү болгоод аваад. Тий, нэг иймэрхүү улаанаар татсан ханцаа болгоод аваад хэрэгтэй бол. За ийшээгээ нойлаагаад 83년 4월 15일입니다. Солонгос эмнэлгийн хувьд би 3-4 жил ажиллахдаа энэ шинжилгээний хариу бол бас их мундаг таарч гардыг юм байна. Зөв гардыг, үнэн зөв гардыг юм байна гэдгийг маш олон мянган хүмүүсийн жишээнээс би өргөн дээр харж байгаагийн хувьд би бол одоо өөр аав ээж ахтай өгөөч гэсэн эргët нь манай эмнэлэр хүрээдрээ али шинжилгээнд ороорой гэж оруулдаг. Тэгэхээр бол яг янзын сайн гардаг. Гараа чанга хатгаж өгөөрэй. Зүрхний цэцлэгаан бичлэхний зүйлээ яагаад зүрхэн тушаа газараа ил гаргаад за тэгээд энэ хоёр хэсэг жоох ил гарах хэрэгтэй байхгүй ингээд нөгөөтгөө 50 амсгалаад ярихгүй хөдлөхгүй. За дуусчлаа. За та босоод ирээрэй. За одоо манай Батмаагч маань одоо зүрхний цэцлэгаан бичлэгэнд орох гэж байна. 안녕하십니까. 매드렉스 병원의 대표원장 양혁재입니다. Сайн байцгаана уу? Медрикс эмнэлгийн ерөнхий захирал уян мөчний мэс заслын эмч Ян Хёг Хэвэ. Манай эмнэлэг нь бүгд найрамдах Солонгос улсын тэргүүлэх нуруу уян мөчний нарийн мэрэгжлийн 2 дугаар шатлалын эмнэлгүүдийн нэг бөгөөд Солонгос болон гадаадын олон өвчтөнд нуруу нугас уян мөчний өвчний эмчилгээ хийж байна. Мөн эрүүл мэндийн багц шинжилгээгээр дамжуулан өвчнийг эрт үед нь илрүүлж, эрүүл амьдралын хэв маягийг хадгалахад нь тусалдаг. Зөв оншилгоо бол зөв эмчилгээний эхлэл гэсэн зарчмыг баримталж 1.5 Tesla, MRI, CT дижитал эрентген зэрэг оншилгоо эмчилгээнд шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжөөр нарийвчилсан шинжилгээ, системд үндэслэн өвчтөн бүрт хамгийн тохирсон эмчилгээний аргыг санал болгож байна. Манай эмч эмнэлгийн ажилтнууд өвчтний эрүүл мэндийг хамгийн эрхэм үнэтэд зөвлөж үздэг бөгөөд оншилгоо, эмч
эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ болон дараах хяналтын бүхий л үе шатанд хамгийн сайн эмнэлгийн үйлчилгээг үзүүлэхийн төлөө бүх хүчээ дайжлан ажиллаж байна. Цаашдаа ч Медрекс эмнэлэг нь арвин туршлага эвшилтэд эмнэлгийн системдээ тулгуурлан Монгол үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн эмнэлэг байхын төлөө тасралтгүй хөгжиж хичээн ажиллах болно. Баярлалаа. 감사합니다. За өнөөдөр чинь ямар шинжилгээ өгөхлөө хэдэн багц авгаалаа танад аль шинжилгээнд бид нар орох вэ? За манайд бол одоо би танд ингээ үзүүлж байгаа ярихгүй болоосаа. За амар олон зүйл байдаг учраас ерөнхийдөө 4 төрлийн багц байдаг. За тэгээ ходоодны дуран байна уу, бүдүүн гэц байна уу, нуруу хүзүүний CT байна уу гэдгээс хамаарат хэрэгтэй юм ингээ сонгоо авчдаг байгаа. Үндсэн багцанд нь бол одоо хэвлийн эхо, зүрхний бичлэг, ясны сэргэжил, цэжний эрентхэн, биеийн ерөнхий индекс, шээс тусны дэлгэрэнгүй, хараа сонсголжийн өндөр даралт гэдэг ингээ явж байгаа маш олон зүйл байна. Та хоёр маань энэ 4-р багц учраас бамбайн эхо, уушигны CT, хүзүүн нурууны CT гэдэг иймэрхүү зүйлүүд авч байгаа. Тэгээ энийг нөгөө маш олон байгаа учраас шинжилгээнүүд өмнө ийм шинжилгээнд одоо бүгд орж байгаа. Тэгээ маш олон хүмүүс Монголоос асарж ирдэг. Тэгээ одоо бүгдээрээ нэг-нэгээр ингээ шинжилгээнд ороод явна. За энэ дээр та цаашаа хараад зогсоорой. Цэжээ наалдуулаад цаашаа харж зогсоорой. За эрүүгээ жоохон өргөөд 2 мөрөө нийлүүлээрэй. Гүнзгий амьсгал аваад түгжээрэй. Амьсгалаарай. 네, 밖에서 잠깐 앉아서 기다려주세요. За танаашаа дээрээ. За бадмаагч маань цэжний зурганд орох гэж байна. Уушгины зурганд орох гэж байна. Амьсгал аваад түгжээрэй. Монголчууд амар хэрэгтэй шинжилгээ авахгүй юу? Харин тийм нэг утаа ихтэй байгаа. Тийм. Монголчуудаа зориулаад ийм багц ингэж үүсгээд бүр одоо үндсэн үнээс нь бүр дахин хямдаар ингэж хийж өгч байгаа ийм багц ахгүй. Тэгэхээр манай монголчууд бол маш ашигтай тийм. Хамгийн түрүүнд таны одоо хэвлийн CT-г авах гэж байна. Тэгэхээр эндээс одоо амьсгалаа аваад түгжээрэй гэвэл тэрнийхэн дагуу дагаж хийж өгөөрэй. Тий, түгж гэвэл түгжээрэй, амьсгалаа гаргаараа гэвэл гаргаарай. Эртний хүмүүс бол одоо уушгины CT болон нуруу хүзүүний CT их ахуулдаг томограф. Ингэснээрээ одоо нарийн бас зөөлөдийн нурууны дискний гэх мэтчлэн одоо асуудлуудыг илрүүлж болдог байгаа. Гүнзгий амьсгал аваад түгжээрэй. Гүнзгий амьсгал аваад түгжээрэй. Одоо Медрекс эмнэлэг дээр хамгийн сүүл гарч байгаа эмчилгээ онцлогооны одоо шинэ тоног төхөөрөмж гэдэг юм уу эсвэл эмчилгээний ямар шинэ хувилбарууд гарч байна. За одоо манай эмнэлэг гэх юм бол хамгийн одоо бүр солонгосчууд танигдаад байгаа. Манай эмнэлгийн дарга өөр энүүгээр бүр одоо шагнал авсан байдаг. Энэ юу гэхээр нэг хүний өвдөгний мөгөөрсийг, элэгдсэн мөгөөрсийг үүдэлсээр өөрөөр нь ингэж бүр ургуулж, төлжүүлж яг төрөлхийн юм шиг мөгөөрстэй болгодог тийм эмчилгээг манайх хийж байгаа. Өвдөгний үе сольдог гэдэг чинь тий. Тэр чинь тэгэхээр нөгөө сольдог үе чинь ургуул гэсэн үг юм уу? Яг тийм гэсэн. Үүдэлсийн хөлтийг болвол өвдгөн нэлээ элэгдсэн мөртлөө нас залуу одоо 49-тэй 50-тай 60 хүрээгүй тий. Ийм хүмүүсийн хувьд эрт дээр нь ингээд үе солиулчаар айгүй хайран байгаа байхгүй юу? Яг тэгэхээр үе солиосны дараагаас гүйж хамаагүй одоо хараа аж спорт хийж болохгүй шүү дээ. Тийм учраас залуу хүмүүсийн хувьд энэ үүдэлсийг их санал болгодог. Тэгээ солонгост бол энийг л одоо маш олон хүмүүс хийлгэж байна. Манай эмнэлэг дээр. За энэ дээр та дээшээ харж хэвтээрээ. Хэвлийн эхонд. За хоёр гараа дээшээ өргөөрэй. За бадмаагч маань хэвлийн эхонд орох гэж байна. Хэвлийн эхоогоор дамжуулж элэг цус, за дэлүү, бөөр, нойр авчрахаа гэх мэт эрхтнүүдийг нарийн эхо олж үздэг байгаа. Бах маань одоо сая хүзүүний хэсэгт орлоо. За хүзүүний тусгай юм одоо байрлал хэв ингэж оруулаад тэгээ хүзүүний одоо энэ дискний зургийг авдаг байгаа. Тэгээ бас анх удаа нөгөө бамбан эход орсон чи бас сонирн байд юм байна. Ерөөсөө орж үзэж байгаагүй. Тэгээд одоо манай хүн дараагийн шилжээнд авах нэ. За амжилт. За танаашаа хараад ирээрээ. Хэвлийн эхонд орно. Нойролцохай, элэг цүсгээд одоо олон дотор 5 цолын эрхтэн үзүүлнэ. Снэс хэрэгжин шинжилгээ. За та эхлээд нь юу уцаа нааш өгч тэгээд цэг цогсоорой. За энэ гулмэлтөө буюу ясны сэргэжлийн шинжилгээгээр бол хүний яс нь одоо хэр сэргэжилт өндөр байна, бага байна, сайн байна уу гэдгийг тогтоож байгаа. За ингээ агшаага хэвтчих. За. 여기 있습니다. 배고비. Энэ шинжилгээг бас анх удаа өгч шүү. Анх удаа яа. Анх удаа. Зайлшгүй өгөх ёстой шинжилгээнүүд нэг мөн 5 минут орчин болно. Энэ чигээр нүдэ анаа дэвтэрээ. За. 고충파 지금 해도 돼요? 해도 돼. 네, 들어갈까요? 네, 들어가시면. 네. 이것도 хуулгаар өсгийгээр өвдөдөг ясны сэргэмжтэй холбоотой байдаг. Хуулгаар өсгий бол яг шууд утгаар холбоотой биш. Гэхдээ мэдээж холбогдно алсураа. Тэгэхдээ бол энэ бол одоо яг хүний нөгөө хамгийн төрүүлж сэргэгждэг нуруу болон түнхний үеэс нэгтэрчлэгийг шалгаж авдаг юм шинжилгээ.
За таавшгүй тайлаад таны хүүсний байрал хаана нь гаднаасаа зааж өгөөрэй. Хүүс үү? Тийм. 윤 옥자님. 윤 옥자님. Энэ цаанаасаа юм хүүтэн байдаг уу? Хүүтэн байдаг. За таныг одоо энэ чинь дуудаж байгаа нь юу вэ гэхээр За. хүзүүний сити болон нурууны сити Аа, ахуулна, томограф ахуулна. За За энэ дээр та нөмөрхгүйгээр хоошоо хөвтөрөө толгоогоо болгоомжтой ийшээ оруулаад гэвтэн үсээ ингээд өөрлөгөө хажуу тал руугаа ингэж. 머리를 잠깐만요. Одоо дээш нь унжуулах юм байна. Дээш нь унжуулах. За энэ шинжилгээнүүд бол нурууны сити болон хүзүүний сити болол тийм удаан бимраа шиг бүр 20-30 минут болдоггүй. 3 минут л ер нь болдог ийм хөнгөн зэргийн шинжилгээ байгаа. Нүдэ анна. Тий. Наад захын одоо нурууны асуудлыг илрүүлэхэд их түгээмэл хэрэглэгдэх шинжилгээнүүд байдаг байгаа. За бадмагч маань сая хүзүүний томографа хийлгэсэн бол одоо үргэлжлүүлээд шууд нурууныхаа томографыг хийлгэх гэж байна. Мажмаг нарын데 열심히 도와주시고 있어요. 선생님이랑 계속 헷갈렸어. 해야죠. 손 내리실까요? За дуусчлаа. Гараа буулгаарай. 2 өдрийн өмнө нэг архилийн ширмс асарсан. Одоо архилийн ширмс гэж одоо энэ дээр одоо энэ л байна л да. Ингээ хоёулаа ингээд асуусан. Нэг нь болохоор 5 жилийн өмнө нэг бас нэг тэмцээнд. Ер нь бол хоёулаа тэмцээнд орж байгаа л асуусан. Сүүлд ингээд хөлөөр өвдөд идэг болсон. Тавхаагаар өвдөд, өсгийгээр өвдөд идэг болсон. Зөв зөв. Ширмсэндээ байд юм уу, муучндаа байд юм одоо энэ хөлний хаяг үзүүлэх. Зөв. Одоо хоёулаа эмчтэй явуулцахаас өмнө хамгийн түрүүнд хөлнийхөө X-ray зургийг нь даруулцгаая. Намайг дагаад ирээрэй. X-ray를 찍어요. 네, 잠깐만 기다리세요. 네. За энд одоо X-ray дарнаа. 앉으신 다음에 다리 쪽. Энд дээр та энд суугаад хөлөө тийш нь жигээд суугаарай. Суусан чигээрээ. Оо явц. Гарыг бол та ийш нь ингэж гаргаж болохгүй шүү хаа. Дотор талд нь байлгаар ийшээгээ байга. Аха. Өө баран барт шиг ингээд хажуу талаас нь шагааг авах гэж байна. За эсрэг тал руугаа нөгөө хөлөө. Шагааныхаа хүчийг судлаарай. Энэ хавцтай зүйл материал юу вэ гэхээр шинжилгээний хариу одоо ингэж гардаг. 10-14 хоногийн дараа ингээд монгол хэлээр ингэж гардаг байгаа. Бүх шинжилгээний одоо бүх нэрс болон юу гачгуудыг ингээ монголоор орчуулад юу нь одоо илүү өндөр гарсан, юу дутагдaltaй гарсан тийм ээ. Хаана ямар шинжилгээ байгаа вэ гэдэг бүгдийг нь тусгаж өгсөн. Гавцтайгаар ингээд материал очичоор миний яг шинжилгээ яасан бэ гэдгээ чадахгүй гэх юм байхгүй. Тэр дөрөв шууд мэдээ авчдаг учраас айгаа амар байдаг. За одоо энэ дээр өөх булчингийн масаа ингээд шалгуулах юм байгаамаа тий. За тэгэхээр нэг нэгээр энэ дээр одоо зогсоорой. Өөх булчин буюу одоо хүний биений хэр их өөх булчин настайгаар харьцуулахад хэр их байна гэдгийг одоо шалгана. За энэ дээр зогсоорой та одоо. За ингээд цэг зогсоорой. Авч байгаа дахиад арчих. За урагшаа хараад ярихгүй хөдөлгөө зогсоорой. Баг зэрэг сугандаа зай гаргаад солонгосын фитнес очих юм бол хамгийн түрүүнд үүгээр үзэж шалгадаг. Өсгийн хөлмийгөө та сайн нийлэл зогсоорой гэж. Яг энэ цахилгаан соронзоо орон хүний биеэр ингэж дамжиж ус байгаа газраар хурдан явна, тос байгаа газраар удаан явдаг гэж байгаа. Тэгснээр хүний өөх булчингийн масыг нь нарийн шалгадаг ийм процесс явагдаж байгаа гэсэн үг. Жин болон өөх хоёр бол нэлээд илүүдэлтэй гэж гарсан байна. Булчингийн хувьд бол дундаж зүүн талын энэ гарны булчин бол их дутагдaltaй байна гэж гарч ирсэн. Тийм учраас зэрэг ингээ хөгжүүлэх хэрэгтэй байна. За сонирхолтой шинжилгээ байна. За сонсогдож байгаа талынхаа гарыг өргөөрэй. За живчээ авчих та. 자, 시력 좀 하겠습니다. За үзье. 안경 벗으면 잘 보이시나요 혹시? Ямар хөө байна ер нь? Ер нь юм харагдахгүй шүү. дөөрөө. 요 정도 보이실까요? 위로 더. 아, 더 안 보여요. 안 보여요? 여기는요? 6. 6. 읽어보실게요. уншаарай. 6. 6. дөөрөө юм уу? 4. сайн байна. За авчих. 좋습니다. Нааша хүрээд ирээрэй. Оо. 네, 눈 한번 깜빡하시고 네, 안치네게. 잘 가리시고 예, За 좋습니다. авчлаа. За их шиг 네, хамтаа 이쪽으로 гарцгаая. 오실게요. Хизээ Монгол явах лээ. 2 дахь удаа.
5 жив хоёрээ. 화요일. Зарим үед одоо 회복이 잘안 된다. унтуулганд байх 그러면 хугацаанд хүний 응급상황을 зүрхний 봤을 эмчлэг 때는 удаашрах, 좀 зүрхний цохил удаашрах эсвэл хүчил 이송될 төрөгчийн 수도 있다. хэмжээ багасах 그런 гэх 일은 мэт 거의 асуудлууд 없다. үүсвэл эндээс авах арга хэмжээ бүгдээрээ байж байгаа. За та тэнд суучих хаа. За их та ийшээ суугаарай. 제일 불편하신 데가 어디세요? За хамгийн их өвдөж байгаа хэсгээ зааж өгөөрэй эмчид. 제일 불편하신 데. Иго 뒤쪽이요. 왼쪽 발등. 네, 왼쪽 다 뒷발. Энэ нөгөө шөрөмс асаснаас болоод ерөөхдөө жоохон хөдөлгөөний жоохон хязмаартай байдалд ороод тэрнээс болоод жоохон 옛날에 이거 힘줄이 끊어진 적이 있어요. таны ахиллесийн шүрмэс байгааз энчээ тасарсан харагдаж байна. Тэгээд бол өшөө бүрэг бүрэн нийлээг нь бол харагдаж байна л да. Ингээ энэ чигээр идэгдсэн юм байна. 다 안 좋으시고 첫 번째. Таны ингээд хоёр талын ахиллесийн шүрмэс бол аль аль нь жоохон тийм асуудалтай байгаа. Харин хоёр өвдөг болвол их хэвийн хэмжээнд харагдаж байна. Хоёр талын шагаан дээр штэ асуудал харагдаж байгаа ч гэсэн баруун тал нь илүү их асуудалтай харагдаж байна. Хэвийн одоо байгаа хүний одоо яс болвол гараар бариад ингээд зургийг дарахад параллел байх хэвээр. Гэтэл зүүн талынх нь 12 градус, баруун талынх нь 10.5 градус харагдаж байна. Яг энэ ч тэр гадна талын яс болон дотор талын ясыг барьж өгдөг юм шүрмэс байгаа зөөлээд. Тэр шүрмэс өөрөө өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэсэн үг. 2 номер, 3 номер 세 개가 있는데 гэсэн 3 ийм барьж байдаг шүрмэс байдаг. 발목이 Нэг номерын шүрмэс болвол хөл урагшаага ингээд нөгөө тавхайн унахаас сэргийлж барьж өгдөг. 2 номерынх болвол гадагшаага ингэж нөгөө ангаахаас сэргийлдэг юм шүрмэс. 이렇게 벌어진다는 얘기는 Тэгвэл ингэж гараар бариад авахд ийм том ангаагдаж байна гэдэг нь хоёр талын энэ 2 дугаар номерын шүрмэс маань аль аль нь тасарсан гэсэн үг. Сайн та бодоод үзэх юм бол та баруун талынхаа шагааг дээр үед жоохон бахта ч юм уу их том гимтээсэн байх магадлалтай. Тийм үү? 그래서 써요. 한번 다친 적이 있어요. Яг тэгсэн байна гэж юм ч бол хэлж байна. За та энэ дээр хөлөө тавиарай. 환자분이 뒤꿈치 아픈 거 Яагаад энэ өсгийн өвдөд артл өвдөж байгаа вэ гэвэл таны тэр шүрмэс нь тасарсан байгаа удсан учраас тэр бол араасаа нөгөө хавсрага өвчин үүссэн явж байгаа 그러면 гэсэн. 그것 때문에 Асуудал нь энэ ингээд 이렇게 벌어지고 дэлгэгдээд байгаа. 힘을 빼보세요. Судлаарай. Сул тавьчих. 발목이 이렇게 앞으로 빠지는 거. Урагшаага ингээ холхигнж байна. 근데 이거를 치료를 안 하고 방치하면 За үүнийг хэрэг эмчлүүлэхгүйгээр энэ чигээр нь орхичих юм бол шагаан үе маань маш хурдан илэгдэж дуустдаг. Наатлын 2 дугаар сум дээр заасан байгаа одоо тэр гадна талын дэлгэгдээд байгаа хэсгийн шүрмэс байгаа шүү дээ тий. Тэрийг одоо нөхөн төлжүүлэгчтэй тариа эмчилгээ, курс эмчилгээ хийлгэснээрээ өшөө өөрийг нөгөө хүчтэй хөгжүүлж, хүчрхэгжүүлж одоо ингэж авчулж болно гэсэн үг. Тэгэхээр тариа эмчилгээ хийж үзээд ирээдүйд явандаа магадгүй энд бол хаалгааны яс эмчлэг шаардлагатай байж магадгүй гэж. Нэг тариулаад яваарай. Тэгээд уг нь бол тэр бол сарын зайтайгаар олон удаа таригдаг 3-5 удаа. Гэтэл нөгөө гадаадд байгаа учраас яалтч аргагүй ойроо ирээд чадахгүй. Тиймээс ядаж нэг удаа ч гэсэн тариулаад явчвал тус болох болно гэж бодож байна. Ингээд дарахад өвдөж байна. 조금 아파요. 그럼 인체. 여기하고 여기 Энэ хоёрын аль нь их өвдөж байна? 1번, 위가 더 아파요. 1번 1번이. 네. Одоо өнөөдөр тариулаад ингээд явж байгаа гэдэг чинь. 우선은 여기 위주로 가줍시다. За яг энэ хэсэг дээр нь тариулна гэд өөрөө яачлаа. Тэмдэглэчихлээ. Монголчууд илэнхдээ ямар өвчин зовиртой хүмүүс одоо энэ имлэгийг зорж ирж байна вэ? Тан дээр ирж үйлчлүүлж байна вэ? 그다음에 고관 Би бол одоо их хөвчлэн өвдөг болон түнх тэгээ мөрний одоо өвчтнүүдийг маш ихээр үздэг. 주로 몽골에서 저한테 치료받으러 오시는 Монголоос энэ хүртэл зорж иж надаас эмчилгээ авч байгаа хүмүүс дунд үе мөчний насжилттай холбоотой илэгдэл
өрөвсөлтэй хүмүүс их ирдэг. 그래서 제가 알기로는 Монголд бол одоо сүүлийн үед хиймэл үе солих хагалгаа бол маш их хөгжиж байгаа. Ихсэж байгаа учраас тоон үзүүлэлтийнхээ дагуу мэдээж бүтлгүүтэх тоож гисэн бага хэмжээнд бол гарна. 2-3 дахь удаага солиулах хэрэгтэй болсон өвчтнүүд манайх дээр ирж надаар бол хэд удаа имчилгээ хийлгэж байсан. 그래서 그런 Настангуудаас гадна залуучууд дунд ч гэсэн спортын гэмтлээс болж одоо дурангийн хагалгаанд орж байгаа мөрний болон өвдөгний зөөлөн эдний дурангийн хагалгаанд орох хүмүүс зөндөө ирдэг. Яг энэ өвчнүүдээс бас урьдсан сэргийлэх монголчуудад бас зөвлөгөө өгвөл 사실은 통증 Нэгдүгээрт одоо өвдөг юм уу энэ тэнд өвдөж байгаа хүмүүс маань өөрсдөө одоо ингээд юу гэдэг гэрээрээ ч юм уу ингэсэн болоо тгсэн болоог маш олон арга хайдаг. Тэрнээс өмнө миний зөвлөмөр байгаа зүйл юу вэ гэхэлэр хамгийн түрүүнд энэ өвдөг маань яатсан бэ гэдгийг тодорхой мэдхийн тулд тодорхой нарийн онош ахуулж, онош тавьж, дүгнүүлж яатсан гэдгээ маш сайн нарийн тодорхойлсны дараа эмчийн зааврын дагуу тэндээ тохирсон эмчилгээ хийлгэхийг хүсэж байна. Монголд ч гэсэн магадгүй энэ яг одоо өвдөг маань ч юм дуран маань яатсан бэ гэдгийг мэдэхгүй байгаа хүмүүс маань нарийн шинжилгээгээ авахуулаад наашаа ингээд явуулчих юм бол эндээс зөвлөгөө өгөөд өнгөө ингээд хариуг нь өгчнөө. За хатах гэж байна. Бити өдлөөрэй. Сул таарай. Яг нэг хэдэн жилийн өмнө би Солонгос ирж нэг хаалганд орж исэн юм л да. За тэгээ ирэхээр уусаа тэр одоо үйлчлэгээ төргөн шургоо үйлчилж байгаа байдал тэр тоног төхөөрөмж байгаа байдал таалагдсан тул би сая бас ингээд цаг өрөөд тэгээ сая гэр хөлтэй зүг ингээд хамрагдлаа. Хүн одоо заавал одоо өвчнөө хөндрүүлэх биш. Хөндрүүлсэн хойноо биш. Хөндрүүлэхээс өмнө ерөөд ингээд шинжилгээ өгчих нь зүйтэй юм байна гэж би зүгээр одоо ойлгож байгаа. Яг ингээд Монгол ойлгохоор Монгол үсгийн ийм их заавар. заавраар ингээд яг тодорхой болгож байгаа. Өгдөө ингээд маргааш нэг ингэж хэрэглээд ингээд ирэх юм бол яг ирсэн цагт маань одоо ингээд шинжилгээг наваад одоо ингээд айгүй хурдан шургаа өөрчлөлт ингээд явчихж байгаа болохоор нэг хин энд ширэгдэл байхгүй байхгүй. Тэгэхээр одоо хүн чинь одоо мэдээд өвчин зовлонтой зориод ирж байгаа хүн чинь ингээд цаг хугацаа алдаад ямааргүй. Яг заагцсан хугацааны зааврын дагуунуудаа ингээд бүх юм тодорхой байна л да надад. За. Тэгэхээр Монголд ийм юм байхгүй. Хориглох юмнуудыг ингээд заагаад өчөж байгаа болохоор энийг бас манайхан бас ингээд Монголдо бас ингээд хийгжүүл бас зүгээр юм болов уу би сая нэг хар сууж хэлээ л да. Сая та хөлөө үзүүллээ шүү дээ тий. Тэгэхэд та хөлнийхөө бүрэн одоо дүгнэлт оншийг ойлгож авсан уу? Авлаа. Энийг би яг ингээд олон жил өмнө би нэг гэмтэл аваад ингээд яваад исэн болохоор нэг тоодгүй юм байна хүн чинь. Ямраа хийгээд үдсэн. Яг нэг оншиг сая гаргаж ирлээ шүү дээ. Одоо ийм уусалтаа байна. Онш тодорхойгүй байсан байхгүй юу? Юу нэг юм мэдэхгүй. Шөрмсөд тасалсан болохоор одоо энэ одоо нөгөө хөдлийн нөгөө хөдгөө хязгаарлалсан болохоор энэ дээр л байнга хөдөлгөөний хязгаарлалсан болохоор сул явсаар угаал жоохон бадарал өвдөд тийм болов гэж утсан чи үгүй юм байна. Энд чинь яг тэрнийх нь шөрмсөнд бас энэ тасрахтал бодвол цогл тасраад нөгөө тэрийн л одоо анзаараг бол оёгдол явсан юм байна л да. Тэгээд одоо тэр нь ингээд нөгөө бас хөрөнгөцөд оюун холбоос моглуулсан байхгүй болохоор чинь ажиллаагүй болохоор бас эндээ бас нөлөөлөд юм байна одоо тэгээд царай гэсэн тий. Жаргалыг өсвөл ирүүлэх хүс. Ирүүлэх хүс жаргалыг хүсгэн сайхан үг байдаг учраас танаа эмнэлгээр өөрчлүүлж чад бас баяртай байна. За шинжилгээнийхээ хариунуудыг сонсъё. Та хөвлийн цээжний CT авч үзүүлээгүй те? хулж исэн. Ерөн. Жигобонжог гэсэн мэт аа. Жигобонжог. Шинж завар их байвал яванда дараа та томограф авахулж шалгуулаарай. 심전도는 약간 점액. 아까 За цусын шинжилгээ зүрхний цахилгаан бичлэг бол хэвэн. Ногоон дээр ингээд цэг байна гэдэг нь хэвэн байна гэсэн үг. Яг энэ ч нэг жоохон шархлаа юм шиг юм цагаан хөтэй юм байгаа. 자 여기서 보시면 이렇게 ингэж 대장이 ороод ингээд 1m 한 80cm 정도 돼요. метр 80 cm явдаг. 그 사람 키보다 좀 긴데 Хүнээс жоохон өндөр байдаг 부분에 хүний гэдэс 이렇게 궤양 소견이 좀 있고요. хамгийн эцэс уугийн хэсэг дээр 좀 ийм 가까이서 шархлаа 찍으면은 이렇게 하얀 ойрхоноос харвал ингэж харагдаж байгаа. 점막이 За 있었어요. наашаа явсан чинь дахиад нэг шархлаа байсан. Ингээ хоёр байсан. За энд харагдаж байна ургацэг харагдаж байна. Яг саяны шархлааны хажууд. За ингээ харагдаж байгаа нөгөө ургацэг маань ийм байдаг. Ийм байдаг шүү дээ. 네. Дотор нь өнгөтэй тариад 주사를 이렇게 넣고 ингээд цус тогтоогчтой тариа 부풀린 хийгээд 다음에 Энэ 이렇게 ургацгийг 경자로
ил гаргасны дараа ингэж 제거를 한 사진이고요. тасалж авдаг ийм болдог. 그래서 제가 오늘 Тийм 음식 учраас 드시면은 өнөөдөр 그래서 хоол идэх юм бол нөгөө 출혈을 өтгөн 일으킬 үсээд 수도 있어요. энүүгээр өнгөрч явахдаа нөгөө 그래서 цус 가급적이면 магадлалтай цус алдах 음식을 하시고 магадлалтай байдаг. 네. Тиймээс болж өгвөл 아니면 идэхгүй байвал сайн. 부부 초음파. За хэвлийн яг илэг харагдаж байна. 깨끗하셨고요. Илэг цэвэрхэн. 없어요. За нойр болчихсон хэсэг 담낭 хэвийн 쪽도 보이는 범위에 цусны 특별한 건 없고 хэсэг ч гэсэн харагдах 여기 хүрээнд 콩팥이 зүгээр байна. Бөөр харагдаж 쪽도 байна. 괜찮아요. Бүгд хэвийн харагдаж байна. 네. Ходоодны дуран бол цэвэрхэн 보시는 байсан. 것처럼 깨끗하고 Шээсний шинжилгээ цэвэрхэн харагдаж байна. Зүрхний бичлэг 괜찮으세요. хэвийн байна. Энэ хар өнгөтэй зүйл бол одоо уушиг 여기는 байгаа. 주간지, Энэ бөөрийн хэв бол 주간지. яг амьсгалын гур соол байгаа. 양쪽 폐에서 자, 이렇다 허리 나쁜 탈린 거는 보이는 건 없는데 Уушигнд бол яг энэ гिचгээр бүр маш муу юм бол байхгүй ч гэсэн 훈련을 하시는 만큼 좋아요. 2 жилдээ нэг удаа чеклүүлж байх нь зүгээр байдаг. Энэ шинжилгээг 엑스레이는 өгч. 그림자기 때문에 Энэ хэсэгт нэг хар өнгөтэй хэсэг харагдаж байгаа. 여기가 이제 무기폐라 그래서 폐 기능이 이제 없는 거예요. Энэ бол ингээд жоохон нэгдүгээр хэмжлэгээ болвол тамхи татахгүй байх. 더 진전을 막는 거죠. Одоо өшөө муутахаас сэргийлнэ. 네. Хэвлийн хоо 아까 우리 여성분 보셨던 거랑 좀 다른, 좀 흐릿해요. илгэний одоо өнгөн жоохон цайвар цагаавтар 지방간. байна. Энэ бол илгэний өөхлөлт гэсэн үг. 네, 지방간이 좀 있어요. Бөөр харагдаж байна. 보이는 범위에서는 특별한 건 Харагдах хүрээнд 없어요. онцгой асуудал байхгүй. 이게 Цуснд ч гэсэн харагдах 잠석이나 хүрээнд 용종 같은 건 없어요. ургацэг чулуу янз бүрийн тийм бол байхгүй байна. 애기 Ходоодонд энэ 좀 이렇게 고여 цусны хүчил ингээд сөөргөөтөд байгаа гэсэн үг. Буцаад дэшегээ яваад. Ходоодонд ингээд өрөвсөл бас харагдаж 우리가 байна. 상이 보이죠. 12 нуглам гэдсэн Ойгоо дээр байгаатай, жоохон улаалтууд ингээд харж байгаа. Энэ бол бас өрөвслийн нэг хэлбэр. 그래요. Танд ходоодны юм бичиж өгнө. 네. Уух хэрэгтэй. 혹시나 헬리코박터가 있는지 검사하세요. Улаан хоолон эцэг хэвэн байсан. 그러시고 대장 내신 타셨는데 Нийтээрээ их цэвэрхэн байсан. 우리 네, цэвэрхэн 남편분은 сайхан. 아래쪽 Хамгийн төгсгөлийн үед нэг ургацэг 두분 다 사이좋게 байсан. 하나씩 용종이 있으셨어요. Ясны сэргийлт байхгүй байна. 그래서 오늘 Таны хичээх зүйл бол жин нэмэхгүй хасах. 줄이시고 Юу идэх вэ гэвэл ногоо, цагаа сайн идэх. 식물성 네 고생하셨어요. 감사합니다. 네. Хүзүүний сет юм аа. 목을 옆에서 본 사진. Хүзүүг хажуу талаас нь харуулж байна. 그리고 환자분 얼굴 Таны нүүрэн 쪽, тал. 목 앞쪽. За, хүзүүний урт тал, энэ арт тал ингээ харагдаж байгаа. Дисний зүлхийлт бол алга байна хүзүүн дээр. Иймэрхүү одоо урагшаага жоохон үзүүртэй болоод ургацсан байгаа байдал нь таны нөгөө нас явах тусам одоо байгалийн жамаар илэгдэж байгаа бас нэгэн төрөл байна. Нэгсэн журмаар ерөөхдөө ингээ жоохон нас явахтай холбоотой илэгдэл байгаа ч гэсэн том асуудал алгаа гэж санаа зовох хэрэггүй гэж хэлж байна. За Болно. баярлалаа. 안녕하십니까. 매드렉스 병원 고객지원팀. Сайн байцгаана уу? Солонгосын Медрекс эмнэлгийн олон улсын төвийн ахлагч Ким юм байна. Медрекс эмнэлэг нь 2017 онд Сөүл хотын Ганнам дүүрэгт 9 давхар байрлалтайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 100 ортой амбулатортой нэгэн зэрэг 200 өвчтөн хүлээн авах хүчин чадалтай. Нуруу үеийн хүчний нарийн мэрэгжлийн 20 дугаар шатлалын эмнэлэг байгаамаа. Энэ 9 жилийн хугацаанд Монголоос жил бүр 5-600 өвчтөн манай эмнэлэгт айлчилж, үеийн хүч нуруу нугасны онцлогоо, эмчилгээ болон эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдж байна. Тэр дундаа хаалгаа эмчилгээ хийлгэсэн олон өвчтөн бий. Тухайлбал өмнө нь нэг өвдгөндөө дараалан 2 удаа хиймэлүү солих мэс асал хийлгэсэн боловч өрөвсөл нь улам хүндэрсэн өндөр настай нэгэн өвчтөн манайд эмчилгээ хийлгээд эрүүл мэндийн сайжирч одоо эх орондоо 5 тухтай амьдарч байгаа. Үүнээс бид ажлынхаа үн цэнд бахархлыг мэдэрдэг. 우리 매드렉스 병원은 Манай эмнэлэг нь Монгол үйлчлүүлэгчтэй хил соёлын хүндрэл бэрхшээлтэд тулгархгүй байх нөхцөлийг нь бүрдүүлэхийн тулд зөвлөгөөнөөс эхлээд үзлэг, шинжилгээ, эмчилгээ, хагалгаа, хяналт хүртэл бүх үйлчилгээг цогц байдлаар нь үзүүлдэг. Монгол өвчтнүүд маань Солонгост байх хугацаанд 5 тухтай чанарын өндөр түвшний эмчилгээ хийх боломжтой байдлахын төлөө бид үргэлж хичээн ажилласаар байна. Цаашаач Медрекс эмнэлэг нь Монгол, Солонгосын хоорондын найдвартай эрүүл мэндийн түнш байж Монгол иргэдийн эрүүл ад жаргалтай амьдралын төлөө чанартай өндөр түвшний эмнэлгийн үйлчилгээг үзүүлсээр болно. Баярлалаа. 감사합니다. За үзэгчтэй мөрөөллийн нэвтрүүлгийн уран бүтээлчид бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж ирсэн. За энэ ажлынхаа хүрээнд бид
Ганан дөрөвт байрлах Matrix гээд уян мөч нуруу дотрын эмнэлэг дээр ирж одоо нэгдсэн шинжилгээ өгсөн. За бид өглөө 9 цагт эмнэлэг дээр ирсэн байгаа. Тэгээд бидний шинжилгээ бол одоо бас нэлээд нарийн шинжилгээ байсан тий. За CT-д ахуулсан. За цээжний рентген зураг ахууллаа. Эсвэл өмнө нь өгж байгаагүй шинжилгээ гэхлээр одоо цусны нарийн шинжилгээнд дээрээс нэмээд бамбаа булчирхай бамбаа тий гормоны шинжилгээнүүд гормоны шинжилгээ хавдрын маркерууд тэр чинь бас 5 хавдрын маркер байсан тий. За ясны сэргэжилтийн шинжилгээ. За тэгээд гол бас нэг юу байсан нь бас нөгөө биеийн индекс гэж шинжилгээсэн тий. За тэр витамин D, К, кальцийн гэдэг нэлээд олон төрлийн үзүүлэлтүүд гээд ер нь нэлээх нарийн шинжилгээ өмнө өгж байгаагүй шинжилгээнүүд нэлээд өгсөн. За тэгээд нөгөө хамгийн гол шинжилгээ маань бас нөгөө ходоод бүдүүн гидсэн шинжилгээ. За тэрэн дээр бас хариу жаахан юу гэрсэн. Гэтэ азтай тий нөгөө манай хүн бит хоёрын дээр нөгөө бүдүүн гидсэн дээр ургацсан. Юу ахуулахгүй тэр чинь одоо эрсдэлтэнд хавдар болох аюултай гэсэн тий гэж тайлбарлаж өгсөн байгаа тий. Ургацыг хэлсэн дээрээс нөгөө нэг шархлаа бас байсан учраас шархлаан дээрээс эдийн шинжилгээ бас авсан байгаа. Хеликобактерийн шинжилгээ бас хеликобактерийн авсан гэсэн тий. Хотод нэрээс хеликобактерийн шинжилгээ аваад бүдүүн гидсэн дээрээс болохоор шархлааны хэсэг дээрээс эдийн шинжилгээ авч түүнийг бол одоо энэ бол яг юу байна вэ гэдэг тодорхойлох гэж шинжилгээнд явуулж байгаа гэсэн. Тий хариу 7 хоногийн дараа гарна. Тэгээд яг өгсөн өдрөө өмнө нь ерөөс ингэж хариугаа сонсож байгаагүй өмнө мэдээж олон шинжилгээ өгчээсэн тэнд зөндөл эмнэлгүүдээр өгчээсэн. Гэтэ энэ ч хамгийн гол одоо авууштай зүйл нь юу гэхээр одоо монголчууд зорин ирж үйлчлүүлэг нэг гол шалтгаан яалтчгүй л тийм байна. Өглөө 9 цагт ирээд тэгээд шинжилгээгээ одоо яг би бол нэлээд олон төрлийн шинжилгээ бүх байж болох бүх шинжилгээ өгсөн учраас одоо өдрийн 2 3 цаг хүрчихлээ. Тэрнээс бол 10 өдрөөхөд 12 гэхэд бол бүх шинжилгээ дуусаад хариугаа эмчээс авчиж байгаа нь. Сая ч гэсэн одоо дийлэг хариугаа авчлаа шүү дээ тий. Теглээ. Тэгээд ингээд бүгднийг Монголоор дараа ингээд ийм хавцтай материал болоод гэрлүүний явдаг. Бүх чухал юмыг улаанаар тэмдэглээд монголоор ингээд явуулдаг байгаа. Тэгээд шинжилгээний харин дээр бол сэтгэл хангалуун байна. Яг нөгөө төлөвлөжсэн дээж ахын дутагдaltaй байна. Дээгээ уух хэрэгтэй юм байна. Тэрийг 6 сар уугаад хянаад дахиад залгуулж өгөх гэдгийг байх юм байна. За ургацгаа авахгүйсэн бол ямар эрсдэлтэй вэ? Энэ дээр азар өстө тэрийг ахууллаа шинжилгээ өгөөд унтуулгатай орох чинь өстө зүгээр юм бэ? Юу санахгүй байна тий? Юу санахгүй тий өвдөлт авахгүй. Жахан өмнөх өдөр нь гүйлгсэн. Тэгээд нэг сануулгах юм нэмэгтэйчүүд бол ястай юу байж болох вэ? Маникюр, хумсаа будаагүй ирэх хэрэгтэй юм байна. Төсвөр ахын хувьд хөлөө бас сайхан үзүүлээд нарийн оншоо мэдж авлаа. Хөлний шүрмсний 2 дугаар шүрмсний суналт одоо бас тасрал байсан байна. Спортоор явж байгаад нэлээд гэмтэл авсан байсан. Тэрэн зориулж бас тариа хийлгэлээ тийм ээ. Тэр имрын шинжилгээ бол бас нэлээд сайн нарийн гараад тий шүрмсээ тасалсан ч гэсэндээ хажуу талын тэр шагааны тэнцэх шүрмсийг гэж юусоо бодохгүй өвдөөдөл яваад байсан. Тэр ястай аягүй сайн шинжилгээ боллоо. Тий яг тэгсэн. Тий бас ургацгаа ахууллаа. Тий тэгээд бас нэг хоолтон дээр бас монголчуудын дийлэх байдаг юм чи нөгөө тостой хоол, хуурсан шарсан хоол. Тий хоол гэж шууд хэвдэх. Энэ одоо тийм буруу амьдралын хөвшлээсээ болоод бас сайхан зарим нууд нь өөрчлөлт гарсан. Тэрэн дээрээ бас хүчлэн сөрөгдөх ч юм уу тий. Им аавна гэсэн байгаа тий. Тий, им бичигсэн байгаа. Энд чинь тухайн өдөртөө үзээд хэрэгтэй шаардлагатай зүйлээр нь шууд им бичиж өгдөг байхгүй. За тэгээд өнөөдөр бол өстой нөгөө бид нэр өгж байгаагүй өмнө нь өгж байгаагүй нарийн шинжилгээгээ солонгост өглөө яг баттайгаар ингээд эмчээсээ хариугаа сонсоод сэтгэл хангалуун байна. Тэгээд мэдээж хайртай өөр хүүхдүүд, хайртай хүмүүсийн төлөө бас эрүүл ах хэвээр бид нар. Тэгээд мэдээж бас эрүүл ээжиж цаашдаа энэ ажлаа урт удаан хийх хэвээр миний хувьд тэр утгаараа бас өнөөдөр их чухал өдөр болж өнгөрлөө. Тэгээд хамтарч ажилласан бас бид нарт ингээд нарийн шинжилгээ хийх боломж олгосон Matrix эмнэлгийнхаа хамт олонд бүр чин сэтгэлээсээ гэр бүлийнхаа өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байна. Тэгээд тусгаалan бас сэтгэлдээ маш их баярлаа. Өнөөдөр их ядарсан баг. Зүгээр юус ядраагүй. Харин манай эмнэлгийг одоо олон бас газруудаас сонгож зорж ирээд те энэ хэрэгтэй одоо үйлчлэгийг олон монголчууд хүргэе гэдэг ингээд энэ гоё нэвтрүүлгийг хийж хүмүүстийн сайхан нэвтрүүлгийг хийж байгаад маш их талархаж байна. Баярлалаа. Тэгээд Matrix эмнэлэг гээд одоо би болохоор нөгөө Matrix гингүүт мэдрэлийн эмнэлэг юм байна гэж бодоодсэн. Гэтэ яалтчгүй нөгөө нуруу нугас үе мөчний дээр нь ингээд дотрын ингээд бүх төрөлдсөн 9 давхарын ийм том эмнэлэг дээр ирж өнөөдөр нарийн шинжилгээ өгсөндөө бүр үнэхээр их олзорч байна. Тэгээд монголчууд ч гэсэн солонгост ирээд визтэй визгүй гэдэг нөгөө айл эмнэлэгт яаж явах уу гэдэг бас нэг тулгардаг асуудлууд байдаг шүү дээ тий. Очоод яг мэрэгжлийн юм сайхан хурдан шуурхай ийм нарийн сайхан бүр сайн орчуулдаг ийм орчуулагтай эмнэлэгт ирж байгаа гэдэг нь бас нэг талын давуу тал. Тэгээд олоход их төвөггүй байла. Тэгээд өнөө үед бас боломжийн. Тэгээд бүх юма үзүүлээд дараа нь ийм авах юм байна гэдэг ингээд эмчилгээнийхаа заагаад явж гин гэдэг нь
бас их давуу талтай байлаа. Монголчууд маань хизээ зориод ирэх юм бол Монгол хүнд зориулагдсан хямдралтай багц шинжилгээг тухайн өдөрт нь хариуг нь гаргаж ингэж хийж үйлчилж байгаа учраас та бүхэндээ үйлчлэхэд миний би таатай явах болно. Хурдан шархаа үйлчилсэн Matrix эмнэлгийнхаа хамт олон чин сэтгэлээсээ талархлаа мөрөөдлийн нэвтрүүлэг орцсон газар бүрт одоо хин нэгнийг баярлуулдаг. Энэ удаад мэдээж одоо энэ нэвтрүүлгийн урт удаан хийхин тулд өглөөч миний би одоо өөртөө анхаарал тавьж онцлогоо эмчилгээнд одоо орж өнөөдөр өөрийгөө баярлууллаа. Ингээд дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай. Баяртай. Мөрөөдөл бүхэн бэлдээ. Тэгээ баярлалаа. Дараагийн баяртай. Баяртай. Дараагийн түр баяртай. Баяртай дөө. За баяртай. Сайн яваарай. За сайн яваарай. Баяртай. За баяртай.